юу юм шиг л байгаа юм л да. Би бодохдоо нэг хөгжмийг сурчхад тэгээ бусд хөгжим бол ингээд нэг амархан айгүй адилхан болоод юм амархан болоо явчтэй санагддаг л да. Дүртэй байхаар тий нэг л хөгжим. Тэгээд би бол ерөөсө шүн өдргөөл ингээд нэг гитар хотлоо өнө сонирхоол ингэж явдаг болоод тэгээд аав маань одоо амуу хуур лимб мимб заагаал тэгээд ээж үл цэцэрлэгт байхдаа намайг мандлын нэгстэ шүн өдргөө нүдүүлдэг байсан. Өөдний цэцэрлэгийн чинь мандлын их таардаг шүү дээ. Мандлын нэг ерөөсө ингээд тэгэл их тоглодог байсан. Тэгээд сүүлд юу мандлын нэг сая нэг 7-8 жилийн өмнө хөдөө явж байхдаа нэг сумын төвөөс юунаас нь клубээс нь гуйжгаад улаан юунаас нь гуйжгаад нэг мандлын худалдаж авсан. Тэгээд тэр мандлын одоо байгаа тэгээд ер нь тэр дээр үе сайхан дуутай мандлын одоо энэ хаврцсан байна шүү дээ. Манай үзэгчид жүжигчин Баяр Магнаг аман хур дарж байгааг нь харсан уу? Гитартаа бол харж исэн баг тий. Тэгвэл бүгдээ нэг аман хуур хэрхэн дарахыг харах уу? За тэгээ. Аман хуур тоглож үзүүлээч. Аман хуур уу? Тий. За тэгээ тэнд аман хуур тэнд байгаа юм тэрийг онголдоо минийхөө. Тэг минийхөө л гэдэг үчил одоо ерөөсөө. За одоо энэ аман хуур би ч бас нилээд аман хуур ер нь бас цогдуулсан да нэг 10 гаруй аман хуур. Гэтэ ингээд өөр юм дууралттай тий. Гэтэ бас гүйцэл сурч чадаагүй. Тий бас зүгээр өөрийнхөө бас сонирхчийн хэмжээнд л тоглоод байгаа ш тий. За. Тий. Ямар ай тоглох вэ? За. Тоглоод амаар зүгээр яг тоглох энэ хамгийн сурах хэцүү юм болохоор хилээрээ нэг тий бас одоо баяны жишээ нь хажуутлаа гэдэг чинь баян хуурын зүгээр гэдэг тоглоход хөндөй дуугаад нэг хилийн зогт тэр бол маш хэцүү. Энийг сурах гэж бараг 1 жил 2 жил болсон зүгээр тий гэдэг нэг тий давхар нэг юу гаргаж штэ аваа хизээ сурсан бай та зээ ёо нэг 6 7 дугаар ангидаа сурсан байх. Тэгэл энэ чи бас дунд нь орхицсан, хайссан, эргэл сэргээх гээл, эргээл мартаал, тэгэл яг нэг багада жоохон барилын олоод авсан юм эргээл сэргээхт бол бас нэг гайгүй байгаа юм, төхөн байгаа юм. Нэг ээж багш учраас тэгэл нэг бас нэг зах хэмжээний хөгжмийн юм баг зэрэг юмнуудыг олж аваал байсан юм шиг байгаа. Тэгэл энэ маань ирээдүйд яг урлагт бас яг эргээл тий одоо манай хөшөө урлагт тоглолт жүжигчин болоход маш нөлөө өгч ин л доо. Дорногов Симба амлагт ч өөрөө гитар дартдаг штэ. Тий, тэр чинь Дорногов Симба одоогоос 8 жилийн өмнө Симба болж байсан. Одоо хүртэл яригддаг. Тэр хатгаар хамтлаг байгуулагдсан байлээ. Харин тийм гэсэн над руу нэг амтаас Дорногов Симба амтлагаас ярьж ийн гэхээр би гайхсан уу? Битээ маягла тоглоод байгаа гэдэг уцаад ассан. Гүнээр ахаа бид нар ингээд нэг анхныхаа клипийг хийх гэж байгаа ма та манай Дорногов Симба амтлагийн бид нар Дорноговынхон ингээд Симба амтлагийн клипийг тоглоод өгөөч гэж санал тавьсан. Тухайн үед нь би яг маргааш нь хөдөө явах ажилтай байсан сарын хугацаатай. Тэгээд оролцож амжаагүй тэрэнд нь. Тий. Та Дорногов Симба хамтлагийнхаа дуунаас дуулж сонирхолооч. Нилээ алдартай шүү дээ. За одоо бараг тэгээд мартсан да одоо тэгээд заанах дэлгэр сайхан эднэр ч алга байна шүү дээ. Хамтлагийнхан тань ирсэн байгаа. Тэгээд төсөөлн та нэг гой төгссөн ш. Заанаа гэдтэй. Тэр чих алдартай. Ингээд таны нэвтрүүлгийн 2 дугаар тайзнаа орж байна. За иргэн дурсаа саний даа тэр байгаа. За одоо тэгээд манай хамтлагийнх нь сайн ах ахлагч нь сайн. Нөө гэрлээ ирж гаруусыг аваагүй үстэй. За ихтэй. Хатанга битусэж тэмрээ баруухан хасад чи шимиг фуг чимийн өдөө яач би авэж бит хородан ачтин юрэтайдам эка бит хородан
Наа чи зургийн хулгайч. Одоо яри да тий. Хүн чи араараа унчаад босч ирээд зүгээр ингээд уртаан гүвдээ юм шүү дээ. Ер нь дийлинг нь бүтдэг байсан баг шүү тий. Дийлинг. Буйдин эрдэнэт хотод. Буйдингийн хамгийн том төрөлцсөн дэлгүүр Ном Юнайтедийн 4 давхурт Best Буйдин. Best Буйдин эрдэнэт хотод. Буйдингийн хамгийн том төрөлцсөн дэлгүүр Ном Юнайтедийн 4 давхурт Best Буйдин. Үзэгчдээ 17-наас ток шоу нэвтрүүлэгт иргэн тавтаа морилно. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Маск продакшны жүжигчин Баяр Магна оролцож байна. Яг одоо найзуудын 8 баримт болыг хийж байна. Тэгээ энэхүү болонд маань жүжигчин Баяр Магнагийн дотны 2 найз ирсэн байгаа. За дуучин Хишиг Баяр, жүжигчин Амгаланбаатар нар хүрэлцэн байна. Өчигдөр маань хөдөлж хүрэлцэн та хоёрт баярлалаа. За баярлалаа. Энэхүү болонд яг жүжигчин Баяр Магнагийн одоо өмнө олон нийтэд дэлгэж байгаагүй тийм сонирхолтой 8 баримтыг дэлгэх байгаа. Тэгэхээр хоёр бол оюутан цагийн найзууд нь тий. Тэгэдгийнх Магна хөтөрчтэй 96 онд хамгийн анх соёлын их сурвалд ардын жишээ хамхуу гişээ ингээд нэг ангид орж байлаа. Баянгар аймгийн төвөөс оржсэн хөдөөний юм тийм хөрхөн улаан хацартай. Тэгээ өндөр гор зур гэсэн мөртөө бас жижигхэн хөрхөн гүзээтэй нэг. Оюутан багтаа гүзээ суудсан байсан юм уу? Ой гүзээ суух зүгээр юм цодоос юм бондоос юм байдаг гэсэн байхгүй. Тэгээд би шаалдаг бид нэр. Тэгэл манай ангийн Батөмөр чинь бид хоёроос Магна төч яг чицсэн байхгүй юу? За. Бид хоёр чинь 78 оноо морж илээ. Тэгээд манай ангийн Батөмөр болохоор бид хоёроос 3 ах. Тэр анх танилцсан чинь наад чинь Магна ангийн ахгүй Батөмөрөг л төмрөө ахаа гэсэн. Төмрөө боцсон их хөшин царайтай юм чинь. Намайг нэг ахаа гэдэг хахтай тийм өөрөө хэд орох гэж асуусан чинь аргагүй дүү юм байна гэдэг. Тэгэл анх танилцаа тэгэл тэрнээс хойш мэдээ хүртэл тэгээд одоо өргөж байна да. Нэр бас яг ингэ ярьсан чинь би 25-ны нөгөө жил ороод лам дээр ном унших гээд орсон. Ямар жилтэй гэсэн морь гэсэн чинь за 37-ны жиргээд их чинь гээл. Лам багш 25-ны гэсэн чинь. Ном уншсан шүү дээ. Тэр ангаа үнэн байсан байх тий. Магна тэр бүр багын тийм өтөл царайтай байсан. Би тэгээд тогтцсон шүү одоо ерөөсөө тэгээд 30-аас тогтчлоо доо. Ерөөсөө өөрчлөгдөөгүй. Дуучин Хишиг Баярын хувьд бол өрөөнийх нь найз те. Оюутны байрнуудаа хөгжилтэй зүйл зөндөө л гардаг гэсэн. Зөндөө. Одоо яг нэг 2000 оны үед тэр бол яг Монголд жоохон бизнесийнхэн хөгжөөд жоохон гүзээтэй хүмүүс гоё харагдаад байдаг гэсэн байхгүй. За. Тэгээ тэр үед Магна ингээд бөксөө хойшин шидчихэд гизээ урагшин дүрчээд нэг гүзээтэй ингэж алхдаг. Бэрэн далхаатай байсан юм тий. Тий. Тэгээд би ч юм туранхай хөвгт байсан. Тэгээ энийг дуурайж гизээ урагшин дүрсээр ингээд гүзээтэй болсон. Одоо яа тэгж бодсон бол гидтэй болохоор л гоё гэж бодсон юм байна. Ерөөсө тэр үед яг нэг тим хүмүүс ч их цөөхөн байсан шүү дээ. Би одоо нэг Хишгийн нэг юм ярил. Битээр нэг хоол хийгээс сууж байгаа л би бодлоо зохиоголыг дууллаа. Көбала косагал махтал майор матасоре сера фаресну крася пафуашакс. Манай ясаж чамд дуулаад байгаа юм. Италаар гэсэн чинь. Тэгвэл дахиад дуулаач ийгээд гэх юм би. Көбала коса майор матаг дахиад дуусан чинь. Италиар их германа төгссөн хааж байна. Герман мэдтий маш. Кэлээ хөгжилтэй юм болсон байна. Ер нь бол хэлний авьяас бол Мундаг байдаг шүү дээ наадах. Одоо та юу хашин цагийн тоглолтыг үзчихээд байсан байх Маск продакшн тий. Аюу английн казакаар ярьдгийг та санаж байгаа юм шүү дээ тий. Тэр чинь бол юу ч оюутан цагаас эхэлтэй. Тэгээ наач бол ингээл юу яаж байгаа юм. Англи хэлний хичээл, орос хэлний хичээл бол дандаа багтлна. Манай англи хэлний багш бичмээр бичсэн. Any people гэдэг үгийг унших гэдэг өгөхгүй юу.
Магнад. Тэгсэн магнаа маань мэдээ санаачна. Апур яарэ. Англи залуухан багш те. Цулаа авлаа багш маань чи яст апуугал мэднэ л дээ шүү. Тэгээд хөгжмийн зохиолчдыг хичээл орсноо. Хөгжүүдээ битгон гэж тав хүн мэддэг гэсэн чинь манай анги бамбууш нохоо. Битгон гэж сэрнат гэх нэг байна. Тэгээд манай хэлний оноо ярих юм зөндөлтэй юу. Юу Jordan мөрчтэй сагч чинь Jordan. Jordan-гийн ингээд хилээ гаргаад бөмбөг атгацсан ингээд нисэж байгаа зураг байдаг шүү дээ. 23 гэсэн дугаартай. Ийм зураг нэсэн чинь манай тэрийг харцсан. Майкл Джексон гэж. Үнэн санаандаа юу алиж марцганаг байг үнэс. Тэгсэн Селин Дионы дуучин Селин Дионы зураг байхгүй юу? Плакат. Доор нь бас нэр ингээд бичсэн. Тэгсэн чинь Селин Дон, Гэлин Дон ч эрэгтэй хүн өстэй. Энэ амиглын нэрс Гэлин Дон байсан байхгүй би Гэлин Дон. Их зэрэг одоо энэ хөрхөх юм зөндөө байна. Зурагтай холбогдуулах юм бол энд нэг сонирхолтой зураг байл да. За. Энэ зургийг санаж байна уу? Энд чи юуны дээр юмсан юм бэ? Одоо энэ дээл өмссөн баяр магнаа жижигчин баяр магнаа жухлаа шин цаана наацын зургнуудыг сонирхол татчих байгаа байхгүй. Энэ оюутны байрныхаа яг өөрийн хам дээр л наасан юм шиг байна. Наа чи зургийн хулгайч. Одоо яри та тий? Яри. Нэг удаа үгүй бид нар ч нөө оюутны өрөнд байх чи айгүйх шоуддаг гэж. Аа за. Тий. Тэгэл их баар марнд их суудаг гэж тий магнаа. Тэр үед чи баар гэдэг юм чи бас их ховорхоо. Тэгээд нөгөө ордог баарандаа бүр танил болчихсон. Ороод юм зээлээр авчдаг гэдэг. Одоо магнаа бол нүрээрээ тэгээд авчдаг. Мань метод ихгүй шүү дээ. Хоморгонд нь явж. Тэгээд оюумач нь битүүр чи нэг анги. Тэгээд оюумаа нэг скетлийн ийм скет компани нэг рекламд нэг цэнхэр дээлтэй Монгол үндэсний хувцастай нэг зураг авахулчихсан плакат хэвлүүлээд тэрийг надаа нөгөө ангийнхандаа авчиж өгөхгүй юу да. Аа за. Тэгээд намар өнөөхийгөө тасгтаа оруулаад ирчихсэн. Дартаа үлдээгээ хуулиа тавьсан байж. Ороод саалгавч. Хөөе плакат яасан бэ гэж тэгсэн чинь магнаа аваа явчихлаа. Утлаа энэ одоо. Гөө би ерөөс зохиохгүй шүү. Одоо улаан цав нүдэн дээр нь одоо худлаа юм зохионо гэж юу баха. Тэгэл аваа явчих. Араас нь очиод хөөе аваад ир гэдгсэн чинь мандаа өгчлөө гэж гуугаал. Тэгээ яваад орсон чи хамгийн гол нь орныхоо харт аль хэдийн аваад наацсан байсан. Оо за дооч ахын багийн балкадыг. Тий. Тэгээд тэр чи скейттай биш оюумаадаа байсан. Үгүй тэр үеийг скейт гараа би сонирхож эхэлж байсан байна. Үгүй одоо энэ чи яг одоо ингээд бас сонир хийвэл юм уу янз бүрийн юмар ингээд яриад энэ ч юусэн манай ангийнхантай холбоотой байхгүй юу? Одоо энэ хамгаа эднэр шууд зүгээр байж байгаа чи нааш манай оюуматай үерхчих гээд утын дууны ангийн охиныг авчраад миний урд ингээд цуг авчраад зогсоочдөг байсан байхгүй юу? Оюумаа гөөмөн томоотой даруух охин байсан шүү дээ. Аа тэгээд Тэнгүүд тий одоо би мэдгүй тоглоод ингээд урд тий авчирж ирээд намайг чирж аваачаад ингээд зүгээр юм яригээ зогсоочдөг байсан байхгүй юу? Чи яг тэр үед магна маань болохоор сургуулаа төгссөн. аха. Би болохоор төгс курсын оюутан дулаач анги чинь 5 жил байдаг. Магна сургуулаа төгсөөд ор хорон саяба хор хорон байхгүй. Тэгээд оюутныхаа байрандаа буцаад хിവэрээ. Хүрээд ирсэн. Тий. Тэгээд тэндээ амьдэрчээсэн л та. Бас хамгийн амар нь одоо бас нэг тийм сөөс байж санаж байна уу? Одоо тал болороо. Дуучин. тий. Талын 3 улаа мэн гэдэг гавьяат болормоо. Тэр нэг удаа нөгөө яг сүүсийн Европт галерей байдаг нөгөө баатан зардаг тий. Тэр дотор төрөвч явах юу орхич яваад гэсэн юм байна л да. Аа за. Тэгээ худалдагч нь аваад цаашаа дэрсэн чинь манай ингийн бамбууш эдэн дотор орчихсон. Дуучин болормоо амир их мөнгөтэй төрөвч тэр дотор орхичлоо гэдэг чихгүй юу. Чи авчих бүгдээ хансаглыг гэхгүй юу. Тэгээд хотлалыг уцаар ярьж байгаа шиг л байна уу? Байна. Миний төрөвч орхисон юм уу? Ахаас энэ худалдагч манай хүн энэ төрөвч орхио явцсан гинэ. Энэ тийм ээ. За хань авчлаа гэж. Очоод үзсэн чинь нилээ их мөнгө тий. Тэгээд яах вэ гэсэн чинь эдгээр бүгдээрээ шавууд дийл гэдэг. Бүгдээрээ моднолоо ороод баахан хэршгэ аваад. Тэгээд бодож байгаа бишгээд дээ шүү дээ. төлөө дараад дуусчих юм чи. Бүх мөнгөний байхгүй. Тэгээд төрөвч чинь яах вэ гэж хаад ангидаа тавьчихсан байсан чинь нөгөө дэр нь уран чадвар дээр гिचэлдэ ингээ соонжсэн чинь хаалга нүдсэн чинь дуулаач болормоороос.
Заман өгш баяр мөнөд үү. За баригдлаа. Тэгээд гараад очив чи. Чи миний дөрөвчийг авсан минь өгчихдөггүй гэдэг. Би доторх мөнгө зингийн үг гэлдэгсэн. Ямар ч мөнгө байхгүй чи гэр орноос мөнгө ирээгүй. Тэгээд манай ангийнхан бүгд талтлаасаа мөнгөө цуглуулж ахиж бүгдийг гүйцээж өгсөн шүү дээ. Эдэн намайг явуулчих тэр нохол байдаг мод гэсэн. Хүний гараар могоо Чи тэгэл ер нь явж л. Чи гэхдээ ер нь багшийн дэдийн медийн юм зардаг хүмүүсийг гашраадаг байсан шүү. яаж хашаад байсан бэ? Нөгөө нь булаагаа зүгтаач. Сүүлдээ хэлчихсэн тэгвэл Рушаа энэ гоцгор юм чи зүгээр ирээд гуугаад авчиж байхгүй хилээд авчиж байхгүй булаах зүгтаагаад яах вэ? Сүүлдээ бүр ирсэн. Юм дэрчээ ирдэг нь болцсон уснаач. Би юу ярьж байгаа вэ? Чиний нэг хоёр дахь нистгэж ширлээ. Ханж байгаа шээ. Нисдгээ. Ундаг л байхгүй та. Төмрөө өтөр манайгийн Баттөмөр өтөр наадах шин юу хоёр дахь татчихгүй. Адиалаар татдаг гэдэг чинь юу яг бүх оюутны түүхэнд байдаг шүү дээ. Яг магнаа дээрээс татчих. Магнаа чинь нэг хүнд шүү дээ. Угаасаа том бит урт нөх чинь. Төмрөө өтөр татчихад алдчихсан. Наа чинь яг доош. Яг нуруугаар унд. Хүүгийн хоёр навш шүү. Унжиж бас үг хэлээд байна уу те? Унцсан хойнод байхгүй. Би тэр дээрээс хараад хүү яандаа. Тэг хүн чи араараа унчаад босч ирээд зүгээр ингээд уртаанг өвдөв юм шүү дээ. Тэр яг хоёр дахь юм балконоос татчихад унгаад ирсэн шүү. Гайгүй юу? Уртлаг өөл босцсон юм шиг байна те? Уусан гиснээс нэг тараншааны нүхэнд ингэж ордог чи хэлээ нүлээ. Нэг таксидаас суусан ч магнаа дуу. За хайцсан мэт. Тэр чинь толгойд. Тэрс оюутан багт такси мөр зүгт магнагийн бас нэг шүү. Нэг урт малтны гайл байхгүй юу? Мааха байгааны ингэж 20 төгрөг өгвөл арын харгаас буугаад хадаа хас болтол авчихлаа. Баригдаа. Мотор 20 авчид баригдаад нөгөө ахын гарсан ч юм уу хэлээ уугаад явахгүй ч юм илэгтэй явуулсан. Нилээн такси мөрдөг байсан юм уу юу? Тий, бас нэг автобус хоёр ч нэг хөөгдөж уусаа. Сүүлдөө багшин дээр суугаад юу дөрвсөн баг. Дөрвөө. Спортын дөв ордонд хүрсэн баг чи тий. Аа, тэгсэн юм уу? Тий. Спортын дөв орно залуучуудын холбоо шүү дээ. За тэр л хүрсэн баг. Тэр хооронд л гүрийж байгаа юм да. Азан болд гүрийчгээл. Хоёулаа чинкүүлэл жигтэйгэн болсон. Жолоочоо зогсоорой гэдэг кондуктор зогсон ч. Боо. Магнаа тэр бүрийдэг ч юм бас супер байна шүү дээ. Тэр ч Тэр юу болсон бэ? Тэр ингэсэн баг магнаа тэр 7 мод явтан суйсаа суугаад тэр урагшаа 120 морд явах гэжсэн юм тийм шиг байна. Тэр гэтээ юу лээ? Механик инженерээс суул. Тэнд юм бэлдүүлэх явсан юм шиг. Тэгээд нилээ хааштай кондуктор урдаас тачгаад ирж байна. Тэгээд магнаа миний урд орцсон ингээл. Эргэнтэй магнаас аливч билет аав гэсэн магнаа их ч мөнгө байхгүй гэсэн чинь ямар балиараа ми том битээс нэг байж чимэд зодоор наах чинь чимхээр алгадаас алахгүй магнаас яа их мөнгө байх шүү яа гэл нурам нэг сайн зөхөж өгвөл явж урагшаа гэдэг надаас чи билет аав гэсэн чинь магнаа эргэж аваад их ч нааш натанд явж байгаа ба кондуктор шууд готарсан шүү та яв чи яв тэгээд би нэг чимгүүдээ нэг зөхөлөөр гарсаж байгаа байхгүй тэгээд автобус наваа дааж гэсэн үг юм энэ супер харгаа шүү дээ. Энд чинь гадар ирдэг оноо гэсэн чи жүжигчин баяр магныг оноо байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Битэр оноо байхгүй. Би чаавс надтай явна ойлгомжтой мөнгөгүй л байгаа юм чи тийм. Ойлгомжтой. Их чиг нас натанд явмаа гэсэн. Кондуктор үнэ гутарсан байхгүй. Яа, чи яв. Тэгээ би явчихсан чи нэг зөхөдөхгүй. Хайр дурлал хэр одтой байсан бэ? Тийм, магнаа юу? Одтой ач. Их ч хөрхэн дурламтгай тийм үү. Энтэг дурлалтай юу? Тэр надад ямар дурлалтай. Ер нь дийлинг нь бүтдэг байсан баг шүү тий. Дийлинг. Энэ бас нэг юм захаа би бас олсон л доо. Юу захаа? Энэ одоо та гурийн нэнийх нь л бичсэн захаа байгаа. За бичгээр нь таних байхаа тий. Дэлгээд үзье. Оюутны байранд их захиач суудаг байсан юм шиг байгаа. Юу захаа? За. Ийм захаа. За би нэгний хэсгийг уншия. Сайн байна уу хайрт бор охин минь гэж хэлж байна. За хинийх вэ? За дор нь I love you гэсэн байна. Захиаг бичсэн халахын бор магнаа. Хүлэн авсан гүнгийн бор янзаг гинөө. За энэ таних хол явчлаа шүү. Оо, чи хаанаас вэ? Тунгаад бичсэн захаа.
Ангийн найзуудаас нь л авсан да. Өө тийм шинэ хар гიშгэгийн бичсэн захиа байж тээ. Чи бичсэн байж тээ. Би чиний өмнөөс биччихсэн юм уу? Гүү чи энэ сайн байна уу өнгө зүс ижил дүү минь гэсэн. Тэгэхээр надад Сайн явж очсон уу? Сая аймагаас ирсэн чинь танаа цодгор захиа бичих гээд хөгөөн чирт суун. Ахын бордуу сайхан амраад цав цагаа хүүхэн болоод ирээрээ. Ахын ч гэсэн цагаан болох гээд бэбигийн дост нүүрэндээ дүрхээд байгаа. За баяртай сайхан шиндэрээ гинэ. Жиний бичиг байж дээ. Гисгэ хардаа. энэ захаг өөрт нь харуулсан дээр юм шиг байна. За энэ яг юу болсон бэ? За. Үгүй энэ дотроос нь юу юм бэ? Бас нэг сарнаа дэлбээ Санаа байгаа. дэлбээ мэлбэн наасан юм шиг байж Чинийх дээ. л юм шиг байна тий. Сайн байна уу? Хайрт бороо хүн минь ээ. Сайн явж хүрсэн үү? Энэ магнагийнх шүү. Би чамаагаа санаад л байж л байна. Маргааш нутаг явъя гэсэн чинь тоглолттой болчихлоо. Би 10-нд явнаа. Ганаа нутаг явчихсан. Бэк ажилдаа яваад л гинэ. Би идэж унтаад л. Нэг ч үг орохгүй шүү. Би анх удаа захиа бичиж байгаа болохоор нэг л гоё бичиж чадахгүй. Би чамдаа хайртай шүү янзаг минь. Янзгоо гэдэг чи одоо энээс үсэлтэй биш Би тий. анх ханийгаад янзгаа гэдэг байсан юм чинь. Сонноос муухай ааштай нараа над руу залгаад маргааш явна гэж хэллээ. Тэгээд би Манай ихнэрийн ихч муухай аждаг анх намайг загинж ийсэн. энэ юу Өө яна хатан гэж. Тэгээд би жаахан чихэр явууллаа. Би 4-нд хотод орж ирнэ. За сар шиндээ сайхан шинлээрээ. Би чамдаа хайртай, би чамдаа хайртай, би чамдаа хайртай, би чамдаа хайртай. Би чамдаа хайртай, би чамдаа хайртай, би чамдаа хайртай. Ямар олон скит байна. Тэгээ наад чи бас би бас Тэгээ энэ томоор би чамд хайртай айлаа гэдгийг би бичсэн баг юм. би айгуу дараа ингэж би чадахгүй чамаар бичсэн юм байгаа. Тэгж тараш. Тий. За тэгээд доор нь ингэсэн байна. Явсан зүгийг чинь ширтээд би янгийн дуугаа аялаад яралцхолтой нөхөрлөөд явж л байна да хонгор минь. Эрэх зүгийг чинь ширтээд итгэлийн дуугаа аялаад Дууны үг бичиж. инхрийнхэн зургийг чинь ширтээд инээж л явна да хонгор минь. Захааг үтсэн халахын бор хар магнаа. Хүлээн авсан дөнгөний бор янзаг. Бас гарийн үсгийг зурчихжээ. Таны хэсэг чинь архицсан өөрхөө хэсгийг Сая магнаа уншсан шүү дээ. бэби тас хэргэлдэг байсан ба та. Бодлаа. Чи өөрөө бэби тас гэсэн юм уу тий? Тийм биш. Ер нь нэг Маадарсан бай. Ади өгдөө амгаа. найзууд нэг жоохон хар гисэн очтой байсан юм шиг байна да. Хин? Найзууд Жин бас жин захин дээрс гоё юм байна. 3 хүүхдийн их танд баяр хүргэе гэж тухайн үед үргэлж яхад тэгж ütсэн байна л да. яаж байгаа юм? Гуравтаа болно гэж аахгүй. Аа? Ерөөлөөр болог. Тий. Гэхдээ за ингээд харсан чинь зүгээр ингээд нэг анх нэг үргэлж яхадаас одоо 2 нь гарцсан байна. Одоо нэг нь тэгвэл удахгүй байдаг. Одоо нэг дутуу байгаа юм байна гэж. Лиж дотоо байгаа мэн. Тий. Эхнэртэйгээ танилцчихсан гоё романсаас нь ярьж. Тухайд яг юу болж исэн бэ? Тэгээд би зүгээр нэг юм аяг сандээ. Манай ангийн Батөмөр бид урж их дотн байсан л да. Тэгэл төмрөө нэг өдөр байнаас ирчихэл. За амгаа. Магнаа энэ лүнгийн борхонд нэг л өөр болцсон байх шүү. Гэсэн. Одоо тунгаа хэлж байгаа хгүй. Яаж юм мэдгүй. Энэ яг энэ тунгаатайгаа суух байхаа гэл төмрөө тэгээд яаж юм энэ таас нэг л өөр болчих. Яа тэр саатгантай ингээл тунхаж өмнөхаал ушмш онжроо гачин байраа зааддаг. Хошуугаа амжуулаад. Тэгэл юу тэгэл за төгөлдөө бодож төст ямар амаатай юм бэ гэл тэгжсэн тэгэл ер нь ушгонжуулсан чихэр ингэсээр авалцсан шүү дээ наач. Тэгээд одоо хандаад 14 жил болж шүү дээ. 14 жил. 2 хөр хөөхтэй аав ээж. Тий. Тэгэлгүй баха. Энд бас нэг юм сонирхолтой зүйл байна. Юу? Энэ юу вэ? Та хараад санах баха. Үе. Энэ юу вэ? Хүүхдтэй ажилласан үнэг байж. Чиний айл. Нохоо юм уу? Энэ толгой нь яг аль нь, сүүл нь аль нь? Гэн чи гэхдээ миний анхны хөдөл одоо яг хайчсан үнэг л байна. Тэгээд энийг зүгээр тэгэл үнэгчлээг л унтсан шүү дээ энэ чи. Энэ сайжруулсан хэлбэр нь үү?
Тийм хоёр дахь үдээ ясна. Араас урлагтай болчихжээ нүд мүдтэй. Энэ цаанаа хар зуруулж байгаа хайчилсан юм. Тэрнээс шууд нэг иймэрхүү юм гарах байсан. Иймэрхүү юм гарна шүү дээ. Ер нь жахан гар ормод. Эхнийхэд мөн булган ямар эвгүй үргэн дээр үлддэг байсан. Гэтэл сэтгэл гэдэг чи одоо энэс тэг үнэгшлэхгүй унтчихсан байгаа байх та. Үнийг чи бас авсан юм уу тийм манай ихнээс? Их сонирхолтой. Санагдаад. Чи сандарч ийсэн багт анхны үед. Энэ одоо юу юм бэ? Одоо яг ам сүүл нь хаанагаа л би ойлгохгүй. Тий, ингэж харна гэж байхгүй. Одоо хаашаа арай жижиг талын толгойн юм шиг үү? Тийм юм шиг үү? Уртны сүүл юм шиг. Ааха. За 200 настай жихэн баг янзах шиг болжээ. Царайдаг үнэг болсон байна. Тий. Тэгээ манай үзэгчд бас үзэх баха. Хариулаад үзчих. Сойсын доктор Гуанзан дагоо гэдэг хичээд байсан тийм. Дагааг чи хуушир маш их амттай. Тэгэл тэр үчнийг уушир 60 төгрөг өгсөн. Тэгээд нэг 60 юм уу 120 төгрөгтэй болчих юм бол ингээд бие биентэйгээ дуурхай болчихсон зөө магнатээр. Яаж тэрүүс нэгнээс бутаж хоёр хуушир ганцаараа идэх вэ гэдэг тийм зоригтой болчихсон зөө. Тэгээ манай их ихтэл ингээд төмөрөө амгаач юм ингээд багшаа бицсатыг гараавчдаг байхгүй юу? Тэнгүүт би мэдчихэм. За эднэр яг л хуушир олж байгаа. Тэнгүүтээ би багшаа миний би юу гэдэг би гэс бицсатыг гэдэг. Гинэ надад иччих юм зогцох гэдэг гар гэдэг. Тэр ганц руу яваад авах юм даа. Тэгэл нэгээс газ болоо хийж байгаа. Газ идээд нэгийг хийчихэл хоёр дахь барьжаад магна. Ийм бүгийн штэ гэж болоод заа идэж штэ. Тэгэхээр чанаас Айгу гоё хуширсэн. Янз бүр дугуй шүү. Тэгээд дагагч намайг тэгдүүсээ. Яс уцалгаад ингээд нөгөө мүлцсэн яснуудыг намайг нууцаар дуудаж бас шулцсан яснуудаа нөгөө шүл гаргадаг. Тэгээд намайг дуудаж жагаад маш ирж байгаа. Тэгээд надад нөгөө шулцсан яснуудаа өгдөг байхгүй. Тэгээд би тэрийг мүлждээ. Дагаагч тусгаарчсан сайн ханддаг байсан. Надад ер нь багш нар их сайн байсан юм. Одоо энэ Жамин Давыг багш байна тий. Одоо балет биз дуудаад надад ерөөс багш нар ягаад чи намайг харах би тийм өсөглөн хүүхд харагддаг байсан юм уу? Эсвэл хайр татсан байсан юм уу? Ясаа өссөн юм чи нааш иргээ багш намайг авч яваад дандаа хоолнд багш нарт айлдаг байсан тий. Тэгээд тэр үдэндээ чи юм хаанаас юм багш авч өгсөн юм аа багш авч өгсөн. Тэгээд хэлсэн шүү дээ. Тэгэл Гуанзанд орох дээр чинь танаа ангийнхны баахан кино шиг ингээл зургатайгаа байж таа. Зээлэр идсэн. Нөгөө зээлэр идсэн мөнгө төлөхгүй нээл гаргаа ичдэг байхгүй нөгөө шидний цаана. Шидний сан. Эхтэнд нэг овоо ингэж нүрээр нь байж сүүлрээ шууд зурагтай. Тэр нөгөө түүцнээс тий ингээд гаднаас нь ингэж түүцийн хадаасаар ингэж чойчилчаад наадлаас нь чи энэ боовч үзээ да энэ бэлэн гомч үзээ да энэ хэдий үү энэ арай жоохон гэж гад аваал цогтно. Тэгээд түүсний хүн гаднаас хадаас ямар ч арга болохгүй. Ямар ч муухай юм хийж ясэ одоо уучлаарай гэж хэлвэр. Сойсын тэр хоёр талын дүүснүүд бол тэгээд ер нь гаширсан дөө тий. Гаширсан үнэхээр гашраасан. Зовоосон байхгүй тий. Аргачлгүй үү яг тэр үе чинь тэгэл бид нар чи гिचээд ингээд уран чадвар тайсны яриа тайсны өдрөөр өглөө орж ирээд ингээд гүйдэг амьсгалын дасгал хийдэг. Тэнгүүч нь өдөө хүүхдүүд чи яах вэ шууд ингээд бараг хийж байгаа ухаалд унцдаг байсан юм чинь. Муур зундаг хүүхдүүд зөндөө шүү. Тэгээд шууд ингээд дандаа үлээ чи ингээд нөгөө үдээ явсаа хэд хоног үдээ яваад ингээд гүйч харихаар хүн чи ингээд яг туйлдаад ингээд ундын юм байл шүү дээ. Тэгээ буцаа харж явах цаанда багш дэдээс нэг болоож зүгтаачаа тий. Тэгээд араас суугаар гүйж явах цаанда ичдэг нь байсан. Яг барилгаар идэх юм байхгүй. Тэгээд нэг юу ялаа нэг ирчүүд эмгтээчүүдийн дүрд гээд нэг бүгд нэг юмд орлоо. За. Тэр чи мөнгөний ирэх байсан юм а. Тэгсэн чи Наранбат төрүүлээд амгаа хоёр тараа би 3-т орсон байхгүй юу. Тэгээд шагнал нь бүр 3 дугаар нь 350 мянга. 1-р нь 700, чиний 500 идэв байсан. 500. Тэнгүүт нь юу байрныхаа шагналыг өгдгөө. Би уйлаад манай эмээ баяа онгоцноос урцсан би надаа яардлаа зардлын мөнгө хэрэгтэй байна гэсээр би 350 аваа тэгээ би яваа. Аваад зүгээр явц энэ үеэр авч чадаагүй шүү дээ. Би бол нэг л юу яаж байгаа бас нэг 5 талын авсан юм аа. Бамбуушд бүрмэж өгч нэгдүгээр нь орсон мөртлөө байхгүй. Тэр бас их зэвэн нөхрөө шүү те хэн блэ? Джентльменд орж илаа тийм Монголын сайхан залуу. Монгол сайхан болоод ороод тэр үчи смоки ирэх гэ тэрний урилга юм. Бас хитэн өрхтэй ирээд. Би чинь 4-т нь орчлоо. Урдаа хинжээд ороод байрууд ин шүүрчдэг байсан юм шүү. 100 сар маань төрүүлээ. Хоёр тосны гоё залуу байсан өндөр хэн блээ те. 3-т нь одоо тэр сүнс хамтын дуучин гэдэг хин жаргалан билүү жавхлан билүү сүнсдэг дараа нь сүүлд орсны залуу байсан.
Тэр ороод дөрөвт орсон. Би ингэдэг би дөрөвт оронгоо уурлаад байгаа маа гэсэн. Одоо тэр gentleman орж байгаа бүх залуучууд ингэ гошчээ бижэк ингэ өрөө тавьчихсан заяа. Би өмсөх юм байхгүй заяа. Тэгээ харж байгаа нөгөөд бол гараад үзүүлбэрээ үзүүлж байгаа шүү дээ. Нэг намаад ингэ би өмсөөд ингэ гараа явж. Яана. Өмсөх байхгүй чи яах юм бэ? Сая та яллаа шүү дээ. Манай эмээ өвдөөд хэцүү байгаа гэд ер нь тиймэрхүү байдлаар худлаа ярьж ирсэн үү? Хамгийн супер худлаа ярьсан. Хамгийн насаруулаад эмээгээр биш ахыгаа насаруулаад. Ахыгаа байсан чи. Сүхэ ахыг гээд хөдөөнөөс ирсэн хүүхч сүхэгэнд очиод их хоолмод идэл тэр хайлаастай гахында. Нэг өдөр хичээд хоцорчихгүй. Тэр манай багш ламгүй багш маань ширээ шахал амар уурландаа хаачаад ирв чи ястаа жүжигийн гол дүр юм бай чи юмээ гэж загнасан чинь өөлөө. Сүхэ ах манаас харагдахгүй. Бид нар ч ихэд ламгүй ч итгэцэн. Тэгсэн чинь дараа нь юм яаж өргөдөө. Вэ ир хүн зүрхэн дэрлэг киноны урилга тараагаад хин урилга авах гэхээр сүхэ ахтаа гэсэн. Тэгээ яриг насарсан юм шүү. Ер нь энэ тэнүүгээр явдаг онгоонууд чи ер нь та нараас л үүсэлтэй юм шиг байна тийм. Үүсэл гараад байгаа шүү байгаа. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн маань энэ хэсэг энэ түрээд өндөрлж гин. Тэгээд урилгын маань хүлээн авч суралцсан ирсэн таарт маш их баярлалаа. За баярлалаа гэсэн чинь. Манайх бишээ хамт олончсан тий сайхан хүмүүсийн хамгийн сайхнаас үе хүүхднаас 17 нас гэдэг хамгийн гэгээлэг сайхнаас байдаг. Энэ тухай юм сайхан нэвтрүүлэг биддэг танаа бас телевизийн хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа. Энийг толдгоосон тий. Сайн өдрөөр зугаалаад саруулхан гудамжаар явлаа би. Алимитэ таралдаа ахаа ихтэй боллоо би. Хойвен дүрэн сүхүүгээ тааж ятан гэлтэрлээ. Хөрхимээ яхатраад хүсн бур зайж харагдана гэж. За баярлалаа. Хоёлоо ярилцлага хэсэг хормын дараа үргэлжлүүлье. За тэгээ. Өдөртөө 15-наас ток шоу нэвтрүүлэг маань хэсэг хормын дараа үргэлжлэх болно. Яна дактагаа өшиглөөд гэдэг. Нилээл бэлчээсэн. Тэгээ төрнүүхэн дээрээ сониах гэд нэг сониагаад хоёр сониагаа инээгээд ерөөсөө тэгээд болоогүй. Бест буйдин Эрдэнэт хотод. Буйдингийн хамгийн том төрөлцсөн дэлгүүр Ном Юнайтедийн 4 давхарт Бест буйдин. Бест буйдин Эрдэнэт хотод. Буйдингийн хамгийн том төрөлцсөн дэлгүүр Ном Юнайтедийн 4 давхарт Бест буйдин. Fusty энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн. Vax Монголд орж ирээд 2 жил боллоо. Smart Electronics. Ток шоу нэвтрүүлсэн хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За хоёулаа ярилцлага үргэлжлүүлье. Үргэлжлүүлээд манай үзэгчид танаас асуулт асуух байгаа. За. Сайн байна уу? Намайг Ануучин гэдэг би Орсын эдийн засгийн их сургуульд сурдаг. Тэгээд танаас амьдралын эрч хүчийг юунаас авдаг вэ? Магадгүй хүүхэд гэр бүлээсээ юм болоо? Юунаас авдаг вэ? За, тийм мэдээж яг амьдралын эрч хүчийг яг л амьдралаас авдаг. Яг л саяны чиний хэлсэн шиг хөөрхөн хоёр балчир үрсээсээ хоёр нь жоохон амтнаасаа л одоо амьдралын эрч хүч мөн хань жил тэг мөн тайзнасаа дандаа тийм урам сайхан амьдралыг дандаа гэрэл гэгээгээр бодож ингэж эрч хүчийг авч явдаг да. За баярлалаа. Сайн байна уу? Танд ямар нэгэн түүхэн киноны дүр бүтээгээч гэд санал урилга ирвэл ямар баатрын дүр тоглох вэ? За тэгээд одоо ямард нь ч одоо тэгээд тохирол ямард нь ч хамаагүй тоглоно да тий. Өөрийн боддог тийм дүр. Би бас бодол байдیں۔ Энэ үр зүгээр жүжигчнээс өөрлөлтөө би яаж игээд нэг чадвал хичээж бас нэг олон жил сургууль хийж учиртай 3-7 дөрийн балганд нэг тоглож хийсэн гэж өөрөө хүсэж мөрөөдөж бас тийм боддог л доо. Тэгээд энэ үр хүний мөрөөдөл гэхдээ мөрөөдөл биелдэг юм. Тий. Цаг зав гарвал тэгээд үзнэ. Таныг нэг бицэн сонжоогоор сонжих гэсэн юм аа. За. Зөвшөөрж гин үү? За та яг миний хэлснийг одоо яг төсөөлөд хариулаарай.
Та юм болохоор за та ингээд харгуй гудамжаар явж гин л дээ. Ганцаархнаа. Тэгээд явж итэл замд чинь нэг 3 амтнд таарлах хэвээр. Энд сармагчин, тагтаа, могоо 3 таарлаж гинэ. Тэр 3-ыг та заавал гурвуулангийн хамтд нь авч явах хэвээр. Яаж авч явах вэ? Сармагчин, могоо, тагтаа. За одоо сармагчингаа ихлээл бас нэг арай нэг хүнтэй ойролцоо юм да тий. За наашир гэх ингээд цог ингээд нэг дагуулах сармагчин бай за намайг бас ингээд нэг бас нэг хүний төрлийн болохоор бас нэг дуурайгаал явах бах та. Тагтаадаа нэг ингээд бас гартаа нэг жоохон будаа барьцсан. Тий. Тэгэл ингээд могоогоо одоо нэг савнд хийгээл тэгэл явах бах та. Сармагчингаа яана гэлээ. Өөр ингээд зөөрөж хөдөлгөөнөөр аваад явна шүү дээ. За яг тайллыг хэлэхэд бол сармагчин бол таны гэргий байх хэвээр. Тагтаа бол таны хүүхэд юм байгаа юм. Тэгээд могоо гэдэг нь бол мөнгө. Яг яаж ойлгох вэ гэхээр та бол үр хүүхдээ хизээч бол хоолоор дутаахгүй одоо будаа барьсан гэд чинь байнгын л тийм юу гэсэн үг юм. Одоо үр хүүхдээ хүн яаж авч явдггүй яг яс журманд нь тэгээд эхнэрээ бол яг хүн гэсэн юугаар хүлээж авсан гэдэг чинь одоо энэ зэрэгцээ эхнэрийгээ сайн авч явна гэж ойлгож байна. Мөнгийг бол хайрцан хин гэдэг нь болохоор яг та бэлэн мөнгөтэй байнгын тийм мөнгөнд бол их болгоомжтой хайрцаг савн хин гэхээр тийм. Янзын хоёр юм шүү дээ. Азар. Их хадгалдаг сайн сонирхолтой. За нэлээд сонирхолтой асуулт асуулаа. Баярлалаа. Яна тагтаага өшиглөөд гэдэг. Яагаад явдггүй хагуу чи гэдгсэн бэ яа. Сайн байна уу? Түрүүнд энд ярьжсэн шүү дээ. Нөө нэг төвцний ардаас нөө нэг юуг хатаасаар ингээд төгччээд одоо хэрвээ та нэг одоо штэ одоо яг энэ насан дээр чинь байхад та төвцний араас ингээд хатаасаар төвж ингээд найзтайгаа юм булаагаад цухтгийвэл та хэр хол цухтаж чадах бол зогтхоо. Зогтоо та ер нь. Гүйлгүй яг би ч бол одоо ер нь тэгэл хидэд нь шүү дээ гидсэндээ нэг ирчээ авчвал тэгэл баригдахгүй шүү дээ. Сайн байна уу? Намайг их төвшин гэдэг нутгийн ахтай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би танаас таны 17 насны одоо хүсэл мөрөөдөл юу байваа? Өнөөдөр та хүсэл мөрөөдөлтөө хүрсэн үү? Яа би хүсэл мөрөөдөл мэдээж спортын хүн л болно гэж ер нь тухайн үедээ л бодчихсон. Одоо тэр конкурс одоо тэгэл янз бүрийн юм руу салбамж явдаг байсан. Тэгэл ер нь л багш тасгалж явуулж болно гэдэг багшийн дээдэд конкурс өгөөд тэгээд 10 дугаар ангид ороод нэлээд бэлчээсэн. Тэгээд төрнүүкэн дээрээ сонирх гээд нэг сонирхоод хоёр сонирхоо инээгээд ерөөсөө тэгээд болоогүй. Тэгээд соёл урлагийн сургуульд шалгалтад яг нөгөө багшийн дээдээ багш тасгалжуулагч яг чи 4 сард нь конкурс авч байсан. Тэгээд 6 сард тэрэн дээрээ унаад 6 сард нь кино дараамд өгөөд тэнцэж орж исэн. Тий. Тэгээд одоо юм тэгээд цаанаасаа тэгээд сардаг байлгүй дээ тийм ээ. Энэ хүн тэгээд жүжигчин болох хувь тавилантай. Тий, ингээд бас хараад ер нь тэгээд дээрээс ер нь бурхны зурсан зур гэж байж бидээ хүн тэгээд ер нь бас их бурхан дахилыг шүтэж явдаг. Тий. За баярлалаа. Асуулт асуусан бүх үзэгчдэд баярлалаа. Тий, за одоо тэгээд бас асуулт асуусан үзэгчдэд ийм ойроос ингээ харьцаж бид нар тайцч маш холоос байдаг тий. Ингээ ойроос ингээ алга дашуулаад ингээ очиос эвгүй байд юм байна. Тэгээ та бүхэнд бүгдэнд чинь баярлалаа. Бүгдэнд чинь сурлах хөдөлмөрийн амжилт хүсье эрүүлэнх байгаарай. Тэгээд саяны асуулт асуусан бүх залуучуудыг би найз залуугийнх нь бүсгүйгийнх нь хамт ингээд 5 хүүхэд байсан. Тэгээд 12 ярьж тоглолт үзээрэй гэж би урьж байна. Энэ бол маш том бэлэг шагнал ах. Яг гэвэл яг энд ирсэн хүмүүс маань яг энэ нэвтрүүлэгт оролцохыг хүссэн. Яг тантай уулзахыг хүссэн. Яг зорьсон юм фэнүүд байгаа учраас үнэхээр гоё санагдаж байгаа хаа. За баярлалаа. За асуулт асуусан бүх үзэгчдэд баярлалаа. Нэвтрүүлэг маань ерөнхийдөө өндөрлөлт өгч байна. Нэвтрүүлгийн төгсгөлд асуухад яг 17 настай магнаг одоогийн өнцгөөс харвал. За ер нь тэгээд хүн ерөөсөө баг өдөр болгонд ер нь ухаарч амьдарч юм шиг санагддаг. Өчигдөр ч гэсэн ингээд өчигдрийнхөө ер нь өчигдрөөс авахгүй бол хүн тий өчигдөр тэгчихгүй яав даа гэдэг. Тэгээд хэдэн жилийн өмнө тоглож ирсэн юм аа ч гэсэн ингээд хараа тий.
Энэ үед ингэчихгүй яаваа гэдэг. Өнөөдөр тоглосон юм би ахаад хэдэн жилийн дараа энэ үед ингэчихгүй яав. Хүн дандаа жил ирсэн бол ингэж ухаарч ингэж боловсрж явдсан байл да амьдралын төлөө. Тэгэхээр бол одоо тэр үед үл яг үнэхээр юугаач бодохгүй гинэн тийм дэрүүн сэтгэлтэй тийм хүүхдэл байсан байх одоо ер нь тэгээд санахад бол тийм амар тод санагдаж байгаа юм бол алга үнэхээр хүүхдүүдийн адил гүйж харайж загнуулж тэгж хичлүүлж инээж хөөрж баясаж явсан л уюуд маань одоо хамгийн сайхан одоо юу ч бодож санах юмгүй те одоо бол энэ чинь бүх юм миний ингээм амьдрал дээр ихнэр хүүхэд аав ээж ингээд ерөөсө бүх юм ингээд өөрийн толгой дээр ирсэн учраас одоо энэ амьдралын төлөө тэмцгээс өөр ямар ч арга байхгүй ухрах арга байхгүй урагшаа гэр бүлээ эрүүл саруул сайхан авч явахын төлөө айл гэр ир хүн шиг энэ амьдралынхаа төлөө мөн урлагийнхаа төлөө одоо тэгээд тууштай зүтгэх болно доо. За баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр таны 17 насаар өсвөр насаар аялах маш сайхан байлаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн сайхан байсан болоо гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд 17 наснда бас эргэж очсондоо маш их баяртай байна. Тэ сайхан бай тэгээд ерөөсөө зураг мөргө харсан чи тэгээд барыг тогтсон л хий адилхан байгаа одоо ер нь. Энэ бол яг эд үеийн зураг юм шиг байгаа. Тий, энийг надаа урлагийн гавьцэд ухнаагаа бэлгэлсэн зураг байна. Тий, би тухайн үед жүжигчд дууж байна тэмцээнд бол төрүүлж ирсэн. Тэгэхэд яг би 2000 онд тэр нь төрүүлж ирсэн. Тэгэхэд зургийг авч байгаа. Сая надаа 2 жилийн өмнө ухнаагаа надаа энэ зургийг өгсөн ардны хөөрхөн бичсэн өгсөн байлээ. Тий. Нилээн драматик авсан байгаа дээшээ. Тэгвэл тэгээд бас уран сайхан байхын дээр тухайн үед авах гэсэн юм шиг байна. Тий. За баярлалаа. Танай телевизийн хамт олон ч гэсэн баярлалаа. Бас олон сайхан хүмүүсийг 17 наснд нэргэж очиж өшөө олон сайхан нэвтрүүлэг хийгээрэй гэж хүсэн өрөөё. Үзэгчдээ 17 нас ток шоу нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Маск продакшны жүжигчин Баяр Магнаа оролцлоо. Баяртай үзэгчдээ. Зүрх замын үзмөрдөө зогсож байсан. 17 нас мэ амьдрын тухай мотхи чөлөөг зүхмрол хүсэрээ эвэ чөлөөтэй жон бүхний анзаараа зави үлсэн зүрх замын үзмөрдөө зогсож байсан. Зүрх замын үзмөрдөө